далай. сайн. За сайн. Манай хүүхдүүд яваад ирв. Тарган уу, аруулан ид, сүгэн уу. Тэгэд бүгдээрээ сайхан үлгэр домог ярина. Та нар 12 жилийг одоо ямар амтан 12 жилд ордог юм мэдэх үү? Мэдэн. Ааха. Тэгвэл 12 жилийн хамгийн ихний хулгана яаж 12 жилд багтсан тухай бас тэмээ ягаад үнсэн дээр хөрвөөгöd байдаг болсон тухай ярьж гин. Хөрвөө гэсэн чи юу гэсэн үг юм бэ? Яг тийм бүх биеэр хөвтчихэд тэгээд ингэдэг үсттэй. Тэрний чи хөрвөөх гэдэг байхгүй юм. Ингэж юу? Тэмээ гинти. Эртээ урдын цагт Бурхан багш 12 жилд адгуулсан амьтны нэр өгөхөр болжээ. 11 нэрийн шууд хэлчихэж 12 жилийн эхний их нь хэлж өгсөнгөө асууж гин. Тэгсэн тэндээс тэмээ холгоно хоёр би гэж яагаад тэгэхээр нь Бурхан багш бодож за хэн нэг нь гомдоогоод ч яах вэ гэж бодоод за их шиг өөрсөө шийд гэж хэлж гинэ. Урах нарны туяаг хэн төрүүлж харна уу? Тэр 12 жилийн эхэнд орё гэж тохирч гин. За тэгээ тэмээ дорн зүг рүү хараад л нар мантахыг хараад зогсоод байж. Хулган болох зэрэг тэмээний бүхэн дээр нь гарч хаад уулын орон шигтэл байна гинэ. Имээ дорн зүг гэдэг чинь аль зүг үлээ? Дорн зүг гэдэг зүүн зүг. Хүч та нар ер нь аль зүгээс гардгийг мэдэх үү? Мэдээ зүүн зүгээс. Зүйтэй зүүн зүгээс гарна. За тэгээд нар мантах болжээ. Тэгсэн чинь ургах нар ингээ сайхан мандаад туяагаан тусгаад баруун уулын орой дээр туяа туссан чинь хулгана харж гоо нар гарлаа гэчээд үнсэн дагуур гүйгээд орччихгэн. Тэгээд тэмээ яагаад ингэж нар гарчгаа зүрх харсаар байгаа тэгээд нар мантахыг яагаад харддаг вэ? Тэмээ онцчихсан юм байлгүй дээ. Тэмээ төөрхий тэнэг мангараас болоо ялагдчихлаа дөө. Хулган тэмээний бүхэн дээр гарсан чинь яалтчгүй нарыг төрүүлж харна штий. За маргалтхаа байл. Тэгсэн ч байж штэ. Тэмээ мэлзээгэн алдаад уур нь хүрээд хулганыг дэвсэх гээд ус хийсэн чинь үнсэн дээр хөрвөөгөө дунчиж. Тэрнээс хойш тэмээ асгасан үнсэн дээр хөрвөөдөг болсон юм байна. Яагаад тэгж байгаа юм гэхээр нөгөө хөнөөлт хулганыгаа дэвсэх гээд ингэж байгаа юм нэ. Мэлзээг алдна гэсэн чи юу гэсэн үг вэ? Мэлзээг алдна гэж юу? Ямар нэгэн юмд болцоо тавиад. Тэгэхээр тэрнийг авч чадахгүй хоцорсныг нь мэлзээг алдлаа гэж хэлдэг байхгүй юу? Гэхдээ та нар ч гэсэн ямар нэгэн уралдаан тэмцээнд болцол тавиад тэрнийг алддаг үсттэй. За тэр чинь хэлж байгаа. Имээ би шинэ жилээр ширээнийхаа найзтай хий аав олон тавууш авах вэ гэж уралдсан. За. Би тэрнээс олон тавууш авах юм бол тэр миний дуртай шоколадыг авч гэнэ. Тэр надаас олон тавууш авах юм бол би тэрний оронд 5 удаа анги цэвэрлэнэ. За чи тэгж байгаа тэмээ шиг мэлзээг алдав да. За тэгээд тэмээ 12 жилд багтаагүй ч гэсэн тэмээнд вэ штэ 12 амтны тэр шинж төрхөд бүгдээрээ багтсан байдаг. За жишээлбэл за хулгана Чичээ. Өвхөр Гизээ. бар Тавтай. туулай Уруутай. лоо Бижээ. мар яадаг. Марны юу гэдэг? Сүүл. Биш. Марны Дэлдээ.
Тэгтээ. Хонь. Нүдтэй. Мич. Хамартай. Дахиа. Өрөвтэй. Нохой. Гуйтай. Гахаа. Сүүлтэй. Эмээ. Би Тэмээний тухай нэг шүлэг мэдсэн шүү дээ. Тэр шүлгэн дээр Тэмээг 12 жилд багт чадаагүй их өрөвдөлтэй амтан гэж бичсэн байдаг. Тийм үү. Тэгвэл чи бидэнд уншиж өгөөч. Нүсэр томитэй лут энэ мал нүдний нүлмэс мэлмэрсэн байдын тус ашигшим ариунтай штайзантай буянтай аврагын малыг 12 жил ороолаа аргагүй би гэх юм тэний мангараасаа болоод тэднийг надад ороогүй гэж үлгэр дамгтахыг өнөмждөг болов 12 жил зүтгэцээд ахиныг шалгуулсан тэрүүн мэрийн давцсан дээр Тэмээг зогсохыг харсан. Тийштэй нэрээ. Тэмээ ч одоо ашиг шим ариунтай ачлуу наанд хэрэглэн нүүц уухт хэрэглэн бас тэгээ ямар их өрөвчгөн сэтгэлтэй гэж бодож байна. Хуурын аялгау сонсонгуудаар нүднээс нь нулимс өмөрөөд ирдээ штэ. Эмээ, би өвөөгөндөө очиж амарсан байхгүй юу? За. Тэгэхэд өвөөгийн одоо уяатаа нэг хөөрхөн цагаан батуг байсан. Тэгтээ тэр их өрөвдөлтэй яг уйлаад байгаа юм шиг аргамжааны гацаа тойрцолгохдоо булаад л байсан. Аргамжаа гэж яг юу юм бэ? Аргамжаа гэж юу? Аргамжаа гэдэг чинь малыг тогтооход зориулсан гацсан суяатай сур дээсийг л хэлдэг штэ минь хүү. Тэгээд би батгийг яагаад уйлаад байгаа юм даа гэж их батсан. Яг л ээжигээ санаж байгаа юм шиг нүдний гунигтай байсан. Би тэгтээ тэр батгийн сүултээ дуулаад байгаа юм болооч гэж бодсон. Тэр намайг удаан хараа зогсоод байхаар айсан болтой. Гацаа тайран өвөг сөөвөг алхаад игэсэн. Яг л бүжгэлж байгаа юм шиг. Та нар юу инки чинь Тэмээний явдалчид олон янзын явдал байдаг шүү дээ. Мэдхүү Тэмээний явдлыг. Мэдэн. За, юу гэж байдгийг яадгийг Тэмээ яа. Эмээ, Тэмээ хамгийн урдаар яг моршиг тавихыг тэгших гэх үү? Хөлөөн олоод тэгээд жиг далхлаад эхлэхийг л Тэмээ тисэж гэн гэж хэлдэг шүү дээ. Яна миний хуучлаарай. Эмээ одоо намууныхаа яриг тасалсан байж тээ. Эмээ, манай аав надад мал тайртай байвал сүүний гал ийм ч хэлдэг. Тэр батаг буйлаад байсан яг л уйлаад байгаа юм шиг санагцсан. Ээлжгээ санчихсан юм байлгүй дээ. Тэгээд би батгийг халуун наанд аман цангаж байгаа юм болов гэд хойндоос авчираад болгосон чинь буйлахаа болчихсон. Тэр өдрөөс хойш цагаан анги бэлчээд явсан байхад би батгтай найзаж үлддэг бассандаа бид хоёр бие биендээ хань болоод зоныг маш сайхан өнгөрөөсэй. Манай өвөө надад хэлэхдээ Тэмээг хэвтэхт нь сөг гэж хэлдэг гэсэн. Харин ачаагаа ачаад боцохт нь хөг гэж сургадаг гэсэн. Сөг хөг. Бас Тэмээг хужирлахтаа тоор гэж хэлдэг юм байна лээ. Хужир гэж юу юм бэ? Эмээ, давс хөдөлгөн гэсэн мөн үү? Давхараг мөндөө мөн. Та нар чинь одоо аминд мэднэгээл зөндөө витамин иддэг үстэй. Тийм. Тэр л гэсэн үг шүү дээ хужир чинь. Малтын их хэрэгтэй. Би ч гэсэн хөдөө уугийн давчад хөөх ичгтэй найзсан. Тэр анх намайг хараад буйлаад ирсэн. Буйлаа, ичж мэй. Та нар ч одоо мал бойлох майлахаа мэдэхгүй сууж байгаа биш үстэй одоо. За тэгвэл ишиг яадгийг. Найдаг. Хорго яадгийг. Бас найдаг. Ботог. Буйлаг. Унаг. Язгаадаг. Ишиг бойлдог гэж л бараагүй. Тэгж хэлж болохгүй шүү дээ нээсээ. Ишиг бойлуулж явлаа энэ чинь. За би та нарыг онцгой таалах уу? Тэгэлтэй. Уулыг уцаар хөдлөн тэр юу вэ? Адуу. Үгүй. Тэмээ зөв тэмээ мөн. Эмээ, тавг очиж шүлэг уншсан юм чинь би нэг магтаал унших үү? За тэг.
Өнгө зүсэнд бадмаарг улаан өснөөс нь мяндас зулан том биедэн заяамаргүй намхан торонгорнууд нь зөөрлөшгүй амтсан бүх гэдгэн хөлгийн даруул гэр гэдгэн далайн онгоц өрөөсөж болох морин хуур мөрөн хүртэл унсан авч. Ястай гоё. Нэрэл тэмээч одоо их ариун ашиг шимтэй унлаг ачлаганд хэрэг болно, нүүхэд хэрэг болно. Маш их буянтай амт юм шүү дээ. Бас тэгээд их ойхон сэтгэлтэй хуурны аялгаа сонсонгуудаа нүднээс нь зүгээр нулимс өмбөрөөл өгдөг шүү дээ. Хэрвээ тэмээ хүн байвал ер нь ямар хүн байх вэ? Тийм болохоор тэмээний тухай үлгэр домог шүлэг их байдгийн байна. Харин тийм ээ. Эмийн бас дахиад нэг дом үлгэр мэдэн л дээ тэмээний тухай. Одоо цагаар болж байгаа. Үгүй юм яриад. За яри та яри. Эртээ урдын цагт тэмээч нь байна штэ. 12 салаа эвэртэй одоо энэ буугын эвэр шиг 12 салаа эвэр ингээд толгой дэрн байж ахна штэ. Тэгээд сүүл нь бүдүүн өтгөн урт тийм сүүлтэй байж гинэ. Тэгээ яг үнэ. Тэгээд тэмээч одоо тийм сүрлэг гойдоо одоо их бахархаад гайхуулаад бие тоогоод тэгээд усанд очиж бие хараал. Тэгээд одоо тэрэндээ би мөн гоё байш сайхан амтан байш гэд ингээл өөрийгөө бардаал ингээл явж идэг байсан юм байна л да. Тэгсэн нэг өдөр тэр ойгоос нэг бууг ирж гэн. Өнөө бууг чинь хурчрээд тэмээнд мэхийн ёслоод би одоо энэ ойн амьтдын чуулга болох гэдэг миний энэ толгойн байж байгаа юм мөлчгөр юм юучгүй нүцгэн толгойтой би чиний энэ эврийг нэг цаг гэрээтэй зүүдгсэн болгүй би гоё харагдан та гэд ингээд тэгж ийн гэн. Тэгээд хүш тэмээмэндээ чи намайг өршөөгөөч тэ чи над эврээ нэг жоохон зүүлгчгэлдээ би маргааш чамайг энд ус уух гээд ирэх чинь би зүгээр авчираад өгнөч. Гэл өнө бууг чинь тэгжээ. Тэгсэн хөөрхөн өнө тэмээч өнө буугыг харсан чинь бүр өрөөдмөр юм гэнэ нэр нэг хаалцсан мөлчгөр толгойтой бүр өрөөдмөр амтан байна гэн. Тэгэхээр нөгөө тэмээч нь за яг чи маргааш намайг ус уух гээд энд ирэхэд миний эврийг авчирж өгнө шүү гэж хэлээд эврээ мултлаад бууганд өгчжээ. За бууг чинь гой сайхан эвэртэй болчоод тэр ойрууга давхиад явчих. Тэгээ ой дотор явжсэн чинь морьтой тааралдаж гин. Моринд одоо яаж ийм гоё эвэртэй болсон тухайгаа ярьж өгч. Тэгсэн морь тэмээнээс бас хурч ирээд сүүлийг гуйж. Тэгсэн чинь хөөх юм уу тийм ээ өрчгөн сэтгэлтэй юм чинь сүүлээс олчиж. За тэгээд тэрнээс хойш удажээ. Тэмээ нөгөө эврээ авчрах уу, сүүлээ авчрах уу гэж гордод байсан чи байдгүй гэн. Цаг хугацаа яваад байдгийн байж, он жил өнгөрөөд байдгийн байж. Тэгээд нөө авлагтай амьтантайгаа тааралтахаар одоо ярьжтэй, сануулж хэлжтэй. Одоо миний эвэр сүүлийн минь авчирч өгөхгүй юм да гэд. Өө тэгсэн чинь амьтад бүр шоолоод инээгээд тэн дотроос бууг. За тэхийн эврийг тэнгэрт тулчхаар тэмээний сүүлийг ингээд газар чирээд байхаар л өнөө эврийг чи авчирч өгөмц гэж өнөө буугч хэлж гин гинэ. Тэхийн эврийг тэнгэрт тулахаар тэмээний сүүлийг газарт хүрэхээр өгөмц гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бүтэхгүй юмыг унан тусан худлаа хэлж хуурахыг хэлж яахгүй юу. За тэгээд тэрээс хойш тийм ээ ус уух тоолонд л усанд толгоогоо харахаар яг үнэн мөлчгөр халзан толгой харагдсан юм байна л да. Тэгэхээр тэрнийг хараад гутраад толгоогоо сэгсэрдэг юм гинэ. Тэмээ ус ухаар ингээл толгоогоо сэгсэрдэг штэ. Хөөх юм тэрнийгээ өгөөлөл сэгсэрэд идэх юм байна штэ. За тэгэл ус уух гэж очиод нэг хэд ус болгочаал ингээл бүр уулын ороороо хараад гэдийгээр ингээд зогсоод идэх юм байна л да. Тэрний яаж байгаа гэхээр нөө бугыг эврийн авчраад ирэх юм биш байгаа даа гэж хөлрөл хараад идэх юм байна. Тэгээ бас их учиртай. Бугын эвэр нь жилд нэг удаа ундаг.
Тэр ямар учиртай эмэгтэй зэрэг тэр эвэр бол буугад заяагаагүй юм байна л да. Буугад тэмээг залж жагаад эврийг авцсан биз дээ. Тэгээд тэр эвэр ундаг болсон юм гинэ. Тэмээг бүр өрөвдчихлөө. Тэмээний сайхан сэтгэлийг нь далимдуулаад буугмаар хоёр хуурсан байна. Тэмээ ер нь хамгийн ухаантай амт юм уу юм ээ? Гүй чи чин түрүү тэмээг тэнэг мангараар нь дуудаад байсан биз дээ. Тэмээ чинь их ухаантай, их уйхан тийм амт юм шүү дээ. Ийм сайхан сэтгэлтэй амтнаас нулимс гардаг бах. Ингэн тэмээ чинь ботгоо заримдаа голчдөг байхгүй юу? Тэгтээ зэрэг морин хуурын аялгуу тогтоол тэгээд хоос гэдэг ингээд аялгуулаад ингээд дуулахтай зэрсэн байж тээ. Нөгөө ботгоогоос ингэ чинь шууд хөхөөлөд эхэлдэг. Тийм уйхан тэгээ бас нүднээс нулимс гараал. Хоос Хөөслөх гэдгийг ойлгов. Морин хуурын аялгуун тэгэл яах нь бэ? Үнэн нь бас дуулаад аялгуулаад тэгтээ зэрэг нөгөө тэмээч нь уйраад нүдний нулимс гоожоод өнөө голсон ботгоон хөхүүлээд ундаг юм биш үү те? За тэгэхээр би та нарт зөндөө үлгэр домог ярьж өгдөө шүү дээ тийм ээ. Одоо би та нараас юу ойлгосноо чи асуунаад тэмээ ягаад нар мамхыг олж харж чадсангүй вэ? Юу гэж бодож байна? Эмээ тэмээ найранд хүрсэндээ олон нүдэн амьдч явах хоор нөгөө нар нь гараад хуулганд нар галаа гэсэн байх. За. Нар баруун уулын орой туссан баха. Нар баруун уулын орой тусахтай зэрэг хулган нөгөө уулын орой харж исэн чинь хардсан байхгүй юу? За. Тэрээс гадна штэ. Одоо тэхийн эврийг тэнгэрт тулгаар тэмээний сүлийг газар чирхээр гэж одоо юу хэлээд байна? Тэрнийг юу гэж хэлдэг? Бүтэхгүй юм худлаа хэлхийг те. Бүр үнэмстэл нь худлаа хэлхийг бол хэлдэг байх нь тийм ээ. Тэмээг хожирлахтаа юу гэж дууддаг гэж ярьсан байсан. Тэндээс илэн дээр аваас тоор сайн ойлгосон байна зүйтэй. За инх хөөслөгтэй яадаг гэлээ. Тэгээд аялгуул дуулдаг байхгүй юу? За би та нарт тэгээд зөндөөн үлгэр домог ярьж өглөө шүү. Дараа энд ингээд цуглахтаа үлгэр домог сайн уншиж мэдв. Биеиндээ сайн ярьж өгчээ. Үлгэрээс юу ойлгоод байгаа юм? Юуг нь муу гэдэг байгаа, юуг нь сайн гэд ойлгоод байгаа. Тэр чинь би асууж шүү. Болж гэнэ үү? Чадна үстэй. Ном их уншаарай за. За баярлалаа.